Энэ сарын 13-нд волейболын дээд лигийн талбайд 3 тоглолт болсноос Натур Багс, Хашхан, Өвөр хангаа, Мега Старс багууд ялалт байгуулсан бол өнөөдрийн тоглолтод хөвсгөл 7 од багийн тоглогч Кастило Витал Ислан 23 оноо авч онцгорсон байна. Монголын волейболын холбооноос зохион байгуулж байгаа 2025-аас 2026 оны удирдлагын үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилж байна. За эдгээр тоглолтуудыг PCN 5 болон N Sports сувг албан ёсны эрхтэйгээр эх орон дээр шууд амжилан үзүүлж байгаа юм а. За шууд амжилтын ерхий ивэнтгчээр оюутлогоо DDH, Сон, Tokyo аппликейшнүүд ажиллаж байна. За энэ сарын 13-ны өдөр Монголын волейболын дээд лигийн талбайд 3 тоглолт болсон юм. За эхний өдрийн тоглолтууд эхнээсээ үзэгчдийг уйдаагаагүй сонирхолтой болжээ. За тухайлбал Натур Багс 5 ээлжийн хүн тоглолтоос ялалт байгуулж удирдлагын 2 дахь хожлоо авсан юм. За энэ тоглолтын шилдгээр амар тодорчээ. Тэрээр 13 довтлогоо 3 хаалт 1 давуулт оновчтой болгож нийт 17 оног тус тоглолтод авсан юм а. Харин Ментонет говь баг Натур Багст хожигдсоноор 2 хожил 2 хожигдолтой болж байна. За дараагийн тоглолт мөн л 5 ээлжийн тоглолт гарч Хашхан Өвөр хангаа Ментонет говь 3-2-ын харьцаатаар болгож авлаа. Ингэснээр Хашхан Өвөр хангаа удирдлагын эхний хожлоо авч байна. За энэ тоглолтын шилдгээр импорт тоглогч Маккензи Бенау тодорлоо. Түүний хувьд 15 довтлогоо 6 хаалт 3 давуулт оновчтой болгож нийт 24 оноо авсан юм а. За Хашхан Өвөр хангаа багийн тоглогч Номингийн зүгээс тэмцээний эхлэлийг хожлоор эхлүүлнэ гэж бодсон ч муу эхлүүлсэн. Гэхдээ өнөөдөр анхны хожлоо авсандаа баяртай байна. Манай баг өнгөрсөн 100 маш их бэлтгэл хийсэн. Импорт тоглогч нар тэмцээний өмнөхөн ирсэн болохоор хараахан ойлголцож амжаагүй байсан. Одоо илүү ойлголцоод нэг тоглолтыг үзүүлнэ гэж бодож байна гэжээ. За үүний араас Мега Старс, Алтан Барс хилчин багуудын тоглолт болж 3-1-ийн харьцаатаагаар Мега Старс удирдлагын ээлжид хожлоо авлаа. За харин өнөөдрийн эхний тоглолт бол хөвсгөлийн 7 од Hobby Ace багийн хооронд 5 ээлжийн тоглолт гарч 3-2-ын харьцаатай хөвсгөл 7 од эцсийн мөчид ялалт байгуулсан юм а. За хоёр багийн тоглолт эхнээсээ довтлохоонд тулгуурлаж ээлжид довтлохоонуудыг оновчтой болгож байлаа. За эхний сетийн тоглолтод 25-23-аар хөвсгөлийн 7 од илүүрхсэн юм. Харин дараагийн 2 сетэд Hobby Ace 25-18, 25-16-аар ялалт байгуулж давуу байдлыг гартаа оруулсан бол 4-р сетэд 25-16-аар хөвсгөлийн 7 од ялснаар хоёр багийн тоглолт шийдвэрлэх 15 оноогоор шийдэгдэх болсон юм а. За ингээд 5-р сетийн тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй болж эцсийн мөчид 15-13-аар хөвсгөлийн баг ялалт байгуулсан юм. За ингэснээр хөвсгөлийн 7 од баг 4 хожил 1 хожигдолтой хүсдэгтийн 2-р байранд дэмжигдэж байгаа бол Hobby Ace 2 хожил 2 хожигдолтой боллоо.